Байцгаана уу? Подкастын энэ дугаараараа уулзч удаа баяртай байна. За өнөөдөр худал буюу хуурамч мөнгө, хуурамч багш, хуурамч хөрөнгө хэмээх энэхүү Роберт Кийосакигийн санхүүгийн боловсрол, хөрөнгө оруулалт, мөнгөний талаарх одоо үнэн зөв ойлголтыг өгч хүмүүсийг хуурамч мэдээлэл, буруу үзэл бодлоос салгах зорилготой энэхүү бүтээлийн талаар ярилцсан. За энэхүү ном бол санхүүгийн мэдлэггүй байдлаас үүдэлтэй ядуурл одоо шүүмжлэлтэй хандаж амьдралын хэм маягаа өөрчлөхөд туслах найдвартай арга замуудыг санал болгодог. За зохиолчийн тухайд бол Роберт Кийосаки бол одоо дэлхийн олон сая уншигчдад нөлөөлсөн Баян аав, Ядуу аав номоор алдартай зохиолч, бизнес эрхлэгч юм аа. Тэрээр одоо хүмүүсийн одоо уламжлалт санхүүгийн ойлголтоор ангижруулж санхүүгийн эрхчлөлөд хүрэх замыг зааж өгдөг онцгой сургагч юм аа уучлаарай. За Кийосакигийн одоо бодит туршлага сургамжаараа дамжуулан хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийн талаар уншигчдад ойлгомжтой хүргэдэг. Роберт Кийосакигийн одоо сурлагынхаа талаар одоо тодорхой баримт одоо энд тэнд байдаггүй. Гэхдээ одоо тэрний ном ярилцлагуудаас үзэхэд бол тэрээр одоо уламжлалт сургалтын системд одоо өндөр амжилт гаргаагүй бөгөөд энэ нь одоо түүний санхүүгийн боловсролын ач холбогдлыг одоо онцлон тэмдэглэхэд гэсэн гэж үздэг. Ер нь бол муу сурдаг л байсан шиг байна. За тэгээд тэрээр сургуулийн боловсрол санхүүгийн амжилтанд хүрэхэд хангалтгүй гэж үздэг бөгөөд бодит амьдралын туршлага санхүүгийн мэдлэгийг илүү чухалчилдаг. За ингээд энэхүү номонд орсон бидний гол санаануудыг хэвлээд хамтдаа ингээд хуваалцъя. За хэвшмэл ойлголтыг одоо асууж шалга гэсэн энэхүү санаа бол одоо санхүүгийн уламжлалт, итгэл үнэмшилт, шүүмжлэлтэй хандахыг уриалдаг. За тэрний одоо үзэж байгаагаар бол одоо олонх нь мөнгө болон хөрөнгө оруулалтын талаар буруу ойлголттой байдаг. Бүгд энэ тэднийг одоо ядуурлын тойрогт хөтлөөд санхүүгийн эрхчлөлөнд хүрэхэд саад болдгоо гэж үздэг. За тэгвэл одоо ямар юм хэвшмэл ойлголтууд байдаг вэ гэж онцлон тийм ээ. За нэгдүгüрт бол их сургуульд суралцаад сайн ажилтай болоо гэж энэ санаа бол шүүмжлэлтэй байдаг юм байна. Кийосаки одоо энэ санааг шүүмжлээд зөвхөн дээд боловсралтай болох нь санхүүгийн эрхчлөлөг баталгаажуулж чадахгүй гэж үздэг. Тэрээр санхүүгийн боловсролыг илүү чухал гэж үздэг. Хоёрдугаарт үр зээл авах нь муу гэдэг. За тэгээд Кийосаки бол сайн үр болон муу үр гэж юм хоёр үр байдаг. Сайн үр нь бол хөрөнгө оруулалтанд ашиглагддаг үр байдаг бол муу үр нь хэрэглээнд зориулагддаг үр. За тэгэд энэ хоёрыг бол хоорондоо ялган таних ёстой шүү гэж. Гуравдугаарт аюулгүй ажлын байр бол амжилт. Тэрээр одоо тогтвортой ажилтай байх нь санхүүгийн амжилтын баталгаа биш гэж үздэг. Харин хувийн бизнес хөрөнгө оруулалт хийх замаар санхүүгийн эрхчлөөд одоо хүрэхийг илүү тодтогдгоо. Дөрөвдүгээрт юг онцлог шүүмжилсэн бэ? Хөрөнгө оруулалт бол баячуудын ажил гэж. За Кийосаки хөрөнгө оруулалт бол одоо хэн бүхэнд нээлттэй байдаг яг үнэндээ. Тэгээд бага хэмжээний мөнгөөрч их боломжтой гэсэн. Хөрөнгө оруулалт ерөөсө багддгүй гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалт бол баячуудын ажил гэж гэсэн ойлголт бол буруу байх нэ гэж. За тэрний одоо гол зөвлөгөө бол хүмүүсийн итгэл үнэмшил одоо мэдлэгээ байнга ингээ асууж шалгах ёстой байдаг. Үүнээс гадна санхүүгийн бодит байдалд нийцсэн шинэ практик арга замуудыг сурах хэрэгтэй. Кийосакигийн үзэж байгаагаар уламжлалт санхүүгийн зөвлөгөөг дагаад байх юм бол хүмүүс баяжих юм биш. Одоо бүр уламл ядуу болж үлдэнэ. За энэ санаа нь одоо тэрний номын үндсэн зарчмуудын нэг үгээд санхүүгийн боловсролыг одоо өөр өнцгөөс харж амьдралдаа хэрэгжүүлэхэд түлхэж өгөх хэрэгтэй байна. За дараа нь бол мөнгөний мөн чанарыг ойлгох гэж байна. Мөнгөний жинхэнэ мөн чанарыг ойлгох нь санхүүгийн боловсролын үндэс суурь бөгөөд хэдийгээр бидний өдөр тутамд хэрэглэгддэг мөнгө нь одоо бодит баялаг мэд санагдаж болох ч тэрний үнц нь инфляц болон эдийн засгийн буруу бодлогын улмаас байнга буурч идэг. Энэ нь цаасан мөнгө уламжлалт валютын сул тал юм аа гэж. Жишээ нь инфляц нь таны мөнгөний одоо худалдаа авах чадварыг бууруулдаг. Өнөөдөр авдаг байсан зүйлээ маргааш илүү их мөнгөөр авахыг одоо ийм шаардлага гарч идэг бидний амьдралын өдөр тутамдаа.
За энэ байдал нь одоо мөнгө өөрөө үн цэнтэй зүйл биш, харин түүнийг хэрхэн ашиглах, орлого үүсгэх гэд хэрхэн чиглүүлж байгаагаас хамаардаг гэдгийг харуулдаг. Мөнгөний мөн чанарыг ойлгохын тулд та мөнгөний урсгал буюу cash flow-ыг удирдах хэрэгтэй. Мөнгнөөс гадна хөрөнгө, алт, криптовалют зэрэг тогтвортой үн цэнтэй зүйлсийг судлаад тэдгээрт одоо хөрөнгө оруулах нь илүү үр ашигтай гэж. За жинхэнэ баялаг бол одоо мөнгөний тооноос илүү түүний үр нөлөө, орлого үүсгэх чадварт оршдгоо гэж. Мөнгийг зөвхөн хэрэглэж биш, баялаг бүтээгдэхүүн чиглүүл. Энэ нь одоо жинхэнэ санхүүгийн эрх чөлөөний хамгийн чухал албан. Тэр мөнгөний мөн чанарыг ойлгосноор та илүү ухаалаг шийдвэр гаргаад үн цэнээ өсгөх боломжтой шүү гэж. За 3 дахь ойлголт бол жинхэнэ санхүүгийн боловсрол суралц. Энэ юу хэлээд байгаа юм бэ? Жинхэнэ санхүүгийн боловсролд суралцах нь амьдралын одоо хамгийн чухал чадваруудын нэг юм аа. Олон хүмүүс санхүүгийн талаар зөвхөн албан сургалтаас сурч болно гэж үздэг бол албан сургалт нь бидэнд бодит амьдралд хэрэгжүүлэх санхүүгийн мэдлэг өгдөггүй. Зөвхөн онлайн түвшинд хязгаарлагдаж бодит амжилтанд хүрэхэд хангалтгүй байдаг. Жишээ нь санхүүгийн боловсрол бол бодит амьдралын туршлага, амжилттай хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдээс суралцах замаар олж авдаг зүйл. Хөрөнгө оруулалт, бизнесийн төсөлд оролцох энэ мэдлэгийг амьдралд хэрэгжүүлэх хамгийн сайн арга замуудын нэг. Мөн санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд шаардлагатай чадваруудыг эзэмших нь чухал. Үүнд мөнгөний урсгалыг удирдах, за одоо орлого үүсгэх хөрөнгөтэй болох, тэгээд зардлаа хянах чадварууд одоо багтдаг гэж байгаа. Албан сургалтанд одоо энэ бүхнийг заахгүй ч гэсэн бодит амьдралаас сурч авах арга замууд бол маш олон байдаг шүү гэдгийг онцолсоо. Жинхэнэ санхүүгийн боловсрол болоод биднэрт одоо мөнгөний талаар зөв ойлголт өгч санхүүгийн амжилтанд хүрэх бат бөх суурь болдог. Энэ мэдлэгийг олж авснаар бид зөвхөн амьдралаа баталгаажуулаад зогсохгүй ирээдүгээ өөрсдийн гараар бүтээх боломжтой болно гэж. За 4 дахь ойлголт нь хөрөнгөнд хөрөнгө оруулаа. Өр үйлсгээс зайлсхий гэж байгаа. За өгүүлбэр нь маш ойлгомжтой. Гэхдээ доторх санааг тайлбарлахыг хөрөнгө болон өрийн ялгааг ойлгох нь санхүүгийн амжилтанд хүрэх гол алхмуудын нэг юм аа. Жишээ нь баялаг бол орлого үүсгэх хөрөнгөөс бүрддэг байх юм бол эсвэргээрээ өр таны орлогоос мөнгийг тань урсгаж байдаг. Олон хүмүүс хөрөнгө гэж итгэж байгаа зүйл нь үнэндээ үр байх тохиолдол илбэгээ. Жишээлбэл хувийн орон сууц хэвчлэн хөрөнгө гэж тооцогддогч энэ нь орлого үүсэхгүй харин зардал нэмэгдүүлж байвал хөрөнгө биш үр юм аа. Харин түрээсийн байр, хувьцаа эсвэл бизнесийн хөрөнгө зэрэг орлого үүсгэх боломжтой зүйлс бол жинхэнэ хөрөнгөнд тооцогддог. Хөрөнгө оруулалтаа зөв сонгож орлогын ийг үүсвэр бий болгодог хөрөнгийг хуримтлуулах нь чухал. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд өрийг бууруулах эсвэл зөв менежмент хийх хэрэгтэй. Зөв менежменттэй өр нь одоо орлого нэмэгдүүлдэг, бизнесээ өргөжүүлэхэд тусалдаг. Хамгийн гол нь яг таны хөрөнгө хэрхэн өсөж орлогыг чинь нэмэгдүүлж байгааг та мэдж явах ёстой. Зөв хөрөнгө оруулалтыг сонгох нь чухал байдаг. Энэ нь санхүүгийн эрх чөлөө рүү хөтлөх зам болно гэж. За хуурамч багш нарын нөлөөг таньж мэдгэнэ. За багшигаа хуурамч гэж хэлэх юм те. Санхүүгийн боловсролд хандах хүмүүсийн гол алдаа бол бодит туршлагагүй хүмүүсийн зөвлөгөөг дагах явдал юм аа гэж. Хуурамч багш нар буюу өөрөө бодит амжилтанд хүрээгүй хэрнээ санхүүгийн зөвлөгөө өгдөг хүмүүс таныг буруу зам руу хөтлөх аюултай. За тэгэхээр яг бол нөгөө академик багш нарын авал хэлээгүй юм байна тийм ээ. За тэгээд тэдний санал болгосон сургалтын хөтөлбөр эсвэл зөвлөгөө бодит амьдралд хэрэгжихээсээ илүү онлайн түвшинд л хязгаарлагддаг. Энэ нь хүмүүсийн санхүүгийн боловсролд төөрөгдөл авчирч өөрийн мөнгөн хөрөнгийг буруу удирдахад хүргэдэг. Хэрв санхүүгийн мэдлийг суралцахыг хүсэж байгаа бол жинхэнэ туршлагатай зөвлөгчөөс суралцах нь чухал. Жишээлбэл санхүүгийн амжилтанд хүрсэн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид бодит туршлага дээр үндэслэн сургалтын материалуудаас суралцахыг хичээе. Бодит амьдралын жишээ, туршлага дээр үндэслэн зөвлөгөөт нь зөв шийдвэр гаргахад тусалнаа. Санхүүгийн амжилтанд хүрэхийн тулд багшийн сонголтыг сайтаршуулж
бодит туршлагагүй хүмүүсийн нөлөөллөөс зайлсхийх нь чухлаа. Тэгэхээр тухайн ингээд зөвлөд байгаа хүмүүс маань ер нь хэн өөрөө ямар амжилтанд хүрсэн хүн танд зөвлөд байгаа юм бэ гэдгийг л таньж мэдэрэй гэж байгаа юм байна л да. Амьдралд илүү амжилтанд хүрсэн бодит үр дүн гаргасан хүмүүсээс суралцж ижил таныг санхүүгийн хэрэгчлөөр хөтлөхөөс биш хаа хамаагүй гаруудын зөвлөгөөгөр болов яваад ийм шүү. За энийг эртхэн мэдэрэй гэж байгаа юм шүү. За 6. Бизнес эрхлэгчийн сэтгэлгээг хүлээн зөвшөөр. Бизнес эрхлэх сэтгэлгээ бол санхүүгийн хэрэгчлөөнд хүрэх гол төлбөр юм аа. За тэгээд бизнес эрхлэгчийн сэтгэлгээ гэдэг нь зөвхөн бизнес эхлүүлэх биш, орлого нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийх аливаа боломжийг харж ашиглах ур чадвар юм аа. Уламжлалт ажил эрхлэлтийн систем тогтвортой байдал өгч болдог ч гэсэн яг уу энэ нь таны орлого амьдралын боломжуудыг хязгаарлах эрсдэлтэй. Харин бизнес эрхлэгчийн сэтгэлгээг хүлээн зөвшөөрснөөр та орлогоо өсгөх, өөрийн болцоог оновчтой удирдах, зах зээлд шин санаачлаг гаргах зэрэг олон давуу талтай болно. Энэ сэтгэлгээ зөвхөн том бизнес эхлүүлэхийг биш, аливаа санхүүгийн шийдвэрт илүү бүтээлж үр ашигтай хандлага хэрэглэхийг үүсгэхийг илэрхийлдэг. Хөрөнгө оруулалт хийх, өөрийн чадвараа хөгжүүлэх, эсвэл жижигхэн санаагаа том болгох нь бүгд энэ сэтгэлгээний нэг хэсэг байдаг. За энэхүү сэтгэлгээ бол таны амьдралын боломжийг бүрэн ашиглахад туслана. Санхүүгийн хэрэгчлөөнд хүрэхэд түлхэж өгнө. Энэ бол зөвхөн ажил хийх биш, тийм ээ. Өөрийн ирээдүг бүтээхэд төвлөрсөн сэтгэлгээ юм аа. За дараа 7. Санхүүгийн ирээдүйнхээ хариуцлагыг өөрөө хүлэе гэж байна. Санхүүгийн хэрэгчлөөнд хүрэх хамгийн чухал алхам бол өөрийн санхүүгийн ирээдүйн хариуцлагыг бүрэн хүлээх явдал юм аа. Өөрөөр хэлбэл захиралт нь таны цалин өгөхгүй байгаагаас болоод захиралч нь тнийг баяжуулах үүрэгтэй гэсэн ийм буруу ойлголттой байдаг. Ихэнх хүмүүс санхүүгийн амжилтаа гадны хүчин зүйл. За байгууллага, төрийн тусламжаас хамааралтай. Тэгээд бодит байдал төр бол санхүүгийн амжилт зөвхөн таны мэдлэг, хандлага, үйлдэлтэй шууд холбоотой байдаг. Хариуцлага хүлээнэ гэдэг нь санхүүгийн мэдлэгийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх ур чадвараа хөгжүүлэх, мөнгнөөс ирхэн ашиг олохыг сурахыг хэлнэ. За энэ нь таны алдааг бусдаас хайх биш. Харин өөрийн алдаагаа засаж ирээдүйн төлөвлөгөөгөө сайжруулахыг шаарддаг гэж. Байгууллага бол таны цалинг цагт нь өгөх үүрэгтэй болохоос таныг санхүүгийн хэрэгчлөөнд хүрэх үүрэг бол байхгүй. Тэгэхээр энэ хоёрын хооронд ялгаж салах хэрэгтэй. Байгууллага, захиралч нь таны цалинг цагт нь өгж байгаа, тохиролцсон цалингаа өгж л байгаа бол ажиллаа хийсэн гэсэн. Энэс бусд нь цаашаа бол таны асуудал. Өөрийн санхүүгийн амьдралын хариуцлагыг гартаа авах нь таны нөхцөл байдлаас үл хамааран шийдвэр гаргах хэрэгчлөөг танд өгдөг. Энэ нь мөн санхүүгийн боловсролд цаг зарцуулах, хөрөнгө оруулалтын талаар судалж сурах, мөнгөний урсгалыг удирдах гэх мэт зүйлсийг багтаадаг. Санхүүгийн ирээдүй бол таны өөрийн гарт байдаг. Хэн нэгэн таны санхүүгийн асуудлыг шийдэхийг хүлээх биш, харин өөрийн гараар өөрчлөлт хийх зоригтой байх хэрэгтэй. Энэ хандлага нь зөвхөн таныг санхүүгийн хэрэгчлөөрөө авчраа зогсохгүй, илүү үн цэнтэй, амжилттай амьдрал руу хөтлөх юм байна. За өнөөдрийн подкастаас худал номын 7 сургамжийг авч санхүүгийн боловсролд шүүмжлэлтэй хандах арга зам, баялаг бүтээх шинэ хандлагыг ойлгосон гэдэгт итгэж байна. Бидний амьдралыг өөрчлөх хүч зөвхөн бидний гарт байдаг бөгөөд санхүүгийн боловсрол бол энэ аяллаа хамгийн ихний алхам. Тэгээд дараагийн дугаарт бүгдээрээ уулзцаая. Баярлалаа.